За ингээд өнөөдөр 10 ангийн дарга одон тунгалаг 10 ангийн дарга нэм цогтдоо бид гурав уулзч байна. Тэгээд өнгөрсөн 6 дугаар сард болсон одоо дурсамж 20 уулзалтынхаа одоо баримтад нэвтрүүлгийг одоо хамт олонтой найз нөхдөд одоо хүрэхэд бэлэн болсон байна. Тэгээд одоо тухайн үеийнхаа дурсамжаас сэтгэлдээс хуваалцсан уу гэж одоо одноогоос асууя. За баярлалаа. За 25 оны 6 сарын 20 бол бидний хувьд 20 жилийн хойно баяраа дурсамж дүүрэн тэмдэглэл өнгөрүүлсэн. За тэгээд тэр өдрөөс хойш ингээд 3-4 сар өнгөрсөн ч гэсэн үдсэн дурсамж бичлэгээ үзэхэд ингээд дурсамжтай яг өчтөр болсон юм шиг санагдаж байгаа нь л энэ үйл ажиллагаа гоё болсныг бол илтгэж байгаа юм болов уу гэж бодож байна. За тэгээд бүгдний өдрийн мэнд. За багш нартаа хамт хэлэхэд бол багш нар маань ер нь яг л хэвээрээ 2005 онд байгаа юм шиг тиймэрхүү байдалтай байсан. Бид маань баг багш нартайгаа зэрэгцэж очиод байна уу гэлтэй байсан. Тэгээд бүх нийт бидэнд хичээ заадаг байсан. Ачт багш нартаа эрүүл нэг саруу сайхан байгаараа гэж үсье. Гэтэ энэ яг ер нь хуучинч тийм байсан. 10 дугаар анги төгсгөж тийм байсан. Тэгээд дээрэс нь энэ жил уулзалтан дээр хүртэл харахад ангийнхан гэж юусэн ярмааргүй санагдсан. Яг л 2005 оны 10-ын гэж ярина. Тэгээд 2005 оны төгстэй гэж ярихаар бас энэ жил ч гэсэн яг тэр нөгөө нөхцөл байдал бүх бүрдсэн байж чадсан. Тэндээсээ хүмүүс бол одоо ер нь л таарахаараа ёо ингэж яасан. Тэгэхээр маа төгсөл чиг ийм коллективтэй төгсдөр нь урд нь байсан юм уу? Одоо ч байгаа л бах. Гэхдээ бусдад үлгэрч чадсан гэдгээр бид нар бас амар бахархалтай байсан. Одоогийн хувьд одоо сая 20 жилийн байгаа хэдүүлээ тэмдэглэж шүү дээ. 25, 30, эсвэл 40, 50, 60 гэж хийхэр бол ямар сэтгэл, ямар бодол төрж чинь тэрийг оволцоос сая яриадсангаа. За дараагийн уулзлууд хэрвээ 25 юм уу 30 жил гэж байвал бид гурийн хувьд бол зочноор оролцсомоор байна. Ямар нэгэн зохион байгуулагчаар биш, зочноор урилга аваад бие бэлдээд очиод бэлэн байна. 2005 онд 87 дугаар сургуулийг төгссөн одоо төгсөгчдийнхаа одоо дурсамж хор арга хэмжээг одоо зохион байгуулахад дэмжлэг тусалцаа үзүүлсэн одоо зохион байгуулах багийн найзуудтай, комиссийн найзуудтай, за хүрэлцэн ирсэн одоо 5 багштай, за мөн арга хэмжээнд сэтгэл догдлуулан, зорж, хүсэж, тэмүүлж ирсэн бүх найзуудтай бас баярлалаа гэж хэлье. Та бүхэн байхгүй бол дурсамж үгүй. Тэгээ та бүхэн маань олуулаа зүгснараа хэдүүлээ маш сайхан дурсамжийг хамтдаа бүтээсэн гэж бодож байна. За тэгээд ирэх хүсэл эрмэлзэл маш их байсан боловч одоо гадаад улс оронд байгаа хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа. За мөн яг тухайн цаг мөчид бас одоо ажилтай бас цаг үе нөхцөл байдлын хувьд ирж амжаагүй бүх найзуудыгаа бас дараагийнхаа одоо анги хамт олонныхоо төгсөлтийнхоо сургуулийнхаа одоо манай нэм цогтын маань одоо эхлүүлсэн одоо сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах хаврын уулзалт зэргээр та бүхэн маань өргөнөөр ирж оролцож байгаараа дурсамжуудаа хамтдаа бүтээцгээе гэж одоо бид гурвын зүгээс уриалж байна. Тэгээд энэхүү одоо 20 жилийн дурсамж 20 уулзалтын одоо баримтад нэвтрүүлгийг та бүхэн маань таалан болгоогоорой. Тэгээд 3 өдрийн арга хэмжээг одоо 30 гаруй минутанд одоо багтаасан шүү гэдгийг бас онцолж хэлье. Тэгээд та бүхэн маань үзээрэй, сонирхоорой. Тэгээд төгсөлтийнхөө бүх найз нөхөддөө багш нартай аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Баярлалаа. Эхэлсэн үү те? За өнөөдөр 2025 оны 6 сарын 20-ны өдөр. За сэтгэл догтлуулсан торгон өчөө эхлүүлэхэд бэлэн болоод өнөөдөр ингээд форум парчтайгаа зогсож байна. Битэг 1995 онд за бид нэр сургуулийн сурагч болчихсон хүүхдүүдээс бол өнөөдөр 20 жилийн дараа талбай дээрээ цуглаад 10-ын А, 10-ын Б, 10-ын В гэсэн ангийнхан маань одоо 20 жилийнхаа одоо анги удирдсан багш нартайгаа, багийн багш нартайгаа ингээд нэгэн сайхан дурсамжит өдрийг одоо эхлүүлэхэд бэлэн болоод сэтгэл догтлон ингээд талбай дээр ирсэн байна. Тэгээд яг надтай адилхан мэдрэмжтэй
олон одоо хүүхдүүд хэдий ингээд тийм ээ эцэг их болоод улс их орондоо одоо хийж бүтээж байгаа Монгол улсын иргэд болсон ч гэсэн өнөөдөр бол бид нэр сурагч байх тэр сургуулийнхаа сурагч байсан намжин дурсамжаа хуваалцахад эхлүүлэхээр ингээд төв талбай дээр ирсэн байна. Тэгээд 2005 оны төгсөлтийнх нь 3 өдрийн турш одоо дурсамжаараа аялцгаая. Нийслэлийн ерөнхий боловсролын дунд сургууль 80-р сургуулийн одоо 2005 оны төгсөгчд маань 20 жилийн өн баяраа тэмдэглэж байгаа баярт мөч тохиож байна. Ингээд одоо энэ хүрсэн ирсэн хамтдаа хичээсэн багш нар нийт төгсөгч та бүхэндээ энэ өдрийн баярын мэндийг хүргэе. За 20 жилийн өн баярын үйл ажиллагаа маань өнөөдөр Сүхбаатарын талбайд хүндэтгэлтэйгээр ихэж 10 цагааттай бид нар дурсамжийн зураг татуулж үргэлжилсээр яваад одоо хаадын тамга эрсдэлтд үргэлжлэн явагдаж байна. Ингээд нийт төгсөгч та бүхэндээ баярын мэндийг дахин дэвшүүл ажил хөдөлмөр амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ёроё. Бэлэгтэй сайн өдрөө. За сайн байцгаана миний таймнер. За хайртай шавнартаа энэ өдрийн мэндийг хүргье. Миний шавнар аттай, одоо сэрэгдэн ухаардаг. Одоо нөгөө юу юусэн шиг
шавнар үнхээр харахаар багсаж байна. Баярлалаа. Би шавнартай хязгааргүй хайртай. Ярих юм болгоны маань эдгээр ярьсан учраас давтан ярихыг хамгийн гоё нь юу вэ? Миний отон шавнар. Тамартай эрүүлийг ганцчаар хамгийн сайн бүхний өсөөрэй. Багш нартай хайртай шүү. Та бүгдээрээ бүгд миний отон шавнар. Бүгдээрээ миний хайртай шавнар. Яагаад гэвэл би энэ гурвангийн гурван толгойгоор даваагийн хүсэл хийх хичээлийг олж ирсэн. Тийм болохоор та нар миний хайртай шавнар шүү. Баати өнөөдөр 20 жилийн хойд энэ мөчид та нартай энэ 3 өдрийнхаа баярыг сайхан дурсан зүйлээс дараагийн уулзалтанда яг ихээр энэ сайхан дурсан бүтээгээрэй гэж бүтээцээ гэж энэ хэлсэн ба. За баярлалаа. Сайхан бороо хүрсэн ирсэн эрдэнэ үндэд шавнарынхаа амар амгалан гайлтгий. Өглөө одоо бэлдсэн гэсэн оройн үндэ. Ингээс ихэд топлоо байлаа. Өнөөдөр ингээ 20 жилийн дараа гэж байгаа хэдий ч гэсэн яг ингээ та нарыг харахаар яг 10 жил 80 дугаар сургууль байгаа юм шиг нэг багш нэрсээ ингээ 20 жилийн явцыг одоо удаад ийм олон ажил хийдэг өсөж байдаг юм би сайн мэдгүй. Тэгээд миний шавнар гэрийн амдаг одоо анх удаа 80 дугаар сургуульд төслийн тэмцээн яваад кафе байгуулж харууллаа. Бүтэн байгуулт хийж айлоо гэж 80 дугаар одоо бүтэн байгуулт хийж харууллаа. За тэгээд энэ олон хүмүүстэй уулзаж сэтгэлийг сонсон гих мэтчлийн одоо олон сайхан ажлуудыг хийж байгаа үнхээр та бүхнээрээ бахархаж байна. Одоо би тэдний бахархал та нар сонж байна. Та бүхэн маш багшхан юугаар бахархдаггүй гэхээр ерөөсөө шавнараараа та нар минь ямар сайхан аз жаргалтай нэт баяртай ажил төрөлтэй амжилт бүтээлтэй явж бид бүхнийг бахархаа. Тэгээд өнөөдөр тавхан багш нь үнхээр одоо аз жаргалтай та хэдийгээ хараад баяр баясгалтай одоо бай та бүхэндээ баярлалаа. За ингээд нийт шавнартаа цаашдын ажил өндрөөс өндөр амжилт амьдралд нь аз жаргал сайхан эрүүлийг хийх улсын хормдоо ихийг бүтээсэн одоо яг та нарын үеийг хэлж байгаа байхгүй юу? Ихийг бүтээсэн маш сайн иргэн байгаарай. Тэгээд хүний хандлага зөв байвал ажил дуусах гэсэн амжилт бүтээж гисэн өдөртөөшөө бас их сайхан байдаг. Ийм учраас миний шавнар зөв байгаарай. Сайн байгаарай. Ухаантай байгаарай. Та нараа багш нар үнэхээр хамгаалж явдаг шүү. Бэшинэсэж бүтгэлсэн ширээний атсэлсэн уг бүхэн тохогж чиний тухай бодоо харин дуу болж шигэн ордоцсон хава
Ардыг хааж уянх болсон дуугаа ангааран дуудсан бэйбэнэ түшин далдгунга мартацгааж нэг ангийн хүүхдүүд тоотой хаврыг үтлээ он цагийг хамт туусан ангийн охтууд 나도 잘했어
Нийслэлийн Баян зүрх дүүргийн 87 дугаар сургуулийн 2005 оны төгсөгчд болох 10-ын А ангийнхантай танилцсан уу? Балчир наснаас нь Аускийг анхлан заасан арга туршлага аривантай ангийн хүүхдүүд минь хэмээн нэгтгэж сургуулийн сурагч болгон төлөвшүүлж сууж сургаад суур хүмүүжлийг сурамгаа тавьж дараагийн багшид даацтайхан хүлээлгэж өгсөн Монгол хэл уран зохиолын багш, боловсролын байгууллагад 36 жил тасралтгүй багангийн багшаар ажиллаж 300 гаруй сурагч шав бэлтгэж олон гавьяа шагналын эзэн болсон ч онцлог шагналыг энд дурдваас төрийн дээд одон хөдөлмөрийн хүндэт медаль, алтан галс одонгоор тус тус шагнагдсан багангийн багш усан их. Энэ баяр төдрийг тохиолдуулаад ингээ эцэг эхийгээ өрн суулгаж Монголын баяр тэмдэглэх энэ өдрийг одоо ингээ тохиолдуулаад та бүхэнд одоо ажлын өндөр амжилт хүсээд сурагчдаа бэлтгэн дурсгалын зүйл гардуулъя. Нэг ангийн хүүхдүүд тоотой хаврыг үтлээ. Он цагийг хамтуулсан Огторгой од мичтийн тухай, олны маргадаг цөмийн тухай, шинжлэх ухааны үндэслэлтэй шамдан хичээлгүй мэддэг, сургуульдаа нэр хүндтэй, сурагчдаа эрдмийн ихтэй, ангийн хүүхдүүдэд тултлан дэмждэг, физикийн багш мэргэжилтэй, боловсролын байгууллагад 33 жил ажиллах хугацаанд олон 100 шав бэлтгэж 5 ангийн сурагчдын анги удирдсан багшаар ажилласан, ардын боловсролын яамны жуух бичиг ардын боловсролын тэргүүний ажилтан 2009 онд хувийн хөвшлийн сургуулиудын оны шилдэг алтан гац одонд анги даасан багш Бямбсүрэн. Ингээд бичээд байвал энэ 10 ангид их олон хүүхдүүд бий. Тэд одоо ээж аавууд болсон, одонтой ээжүүд болсон.
Тэд улс их орондоо нэр төртөөгөөр цэрэг цагдаа хүчний байгууллагад, хэвлэл мэдээллийн салбарт, төрийн байгууллагад, эрүүл мэнд, бизнесийн талбар гээд хаа газар манлайлан ажиллаж буй Монгол улсын иргэд нийслэлийн Баян зүрх дүүргийн 87 дугаар сургуулийн 2005 оны төгсөлт 10-ын А ангийнхан билээ. Тава багшаар илтүүлсэн эрт миний хаглал аюул зам багшаар үргэлжлэх хязгааргүй баялаг өглөө бүрийн чигсаа дөрөв цаасаад огцлахан гүзээ дос дөрөнгөдрүүд цаарыгаад суугаад ирээдүйн тухай яриад цаах цаавсаа хэлээр уцаар болжээ. Цаарай түлсгий хаан хэсэдэда. Боцонгаар чөлийтэй. Хоёр тавын цай мэдээдээ би суугаста. Орон жилийн дарааш би тэндээ суугаста. Цуглаж хүчилсэн хүүхдүүд хүрэл аюул бааш магтаацсан лахта суугаад байж амьдрал болтойц. Зарим багш зарим бизнесмен зарим зүйл хань бизнестай нэтэвэ хийж байсан би нүний зэрэг хэлсэн цоныг аргигтэй баярлсан одоо хүүхдүүдээ сайгууртан хүргэж яваа хайцнар минь надад тусад галуу шууны мах хэлдэж зүгэж гайхамшигтай амьдрал болсон хэмээн итгэж багын найзууд одооч хүүхдүүдээ хөтлөөр бидний төрсөн сургууль 87 хүргэж өдөө нэг атмета тусад хийдэг тусад энэ бүхэн ахын хүчээ Зарим зүгийн орн дуусамжид амьдран зүрхэндээ би бүгдийг хатарлан тиймээ бидний аягийн хаан Тэгээд 5 багштай нэг 50 хүүхэд цуглалаа. Их сайхан байна. Дурсамж дүүрэн сайхан бүгдийг харахаар ангийн охтууд, нөгөө ангийн охтууд, нөгөө манай ангийн хөвгүүд гэдэг тийм юугаар явлаа. Гоё юм байна. Та нар минь ерөөсөө ингээд бидний нүдэнд мөнхөд л ерөөсөө охтууд, хөвгүүд гэдэг харагддаг. Тэгээд сайхан байна. Би зорж ирсэн Солонгосоос. 1 сар болоогүй байна. Ирээд 6 жил хагас Солонгост ажиллаж байгаад ирлээ. Их сайхан байна. Одоо ярих юм бол сэтгэл санаа 100% дүүрэн байна л гэж хэлээ. Амар тогтолцсон шүү дээ. Тэгээд яг өчн баг 4 гэж утсан. Тэгээд өглөө 7 цаг тусаал. Тэгэл ясанда амар тогтолцсон. Тэгээд яг би 3 ангиар ийм гоё боломж гэж бас төсөөлсөнгөө. Нэг тийм жоохон бэргэ байсан л да одоо биеийнхаа зан чанар юуг мэдэхгүй олон залуучууд цуглаж байгаа олон хүмүүс цуглаж байгаа болохоор жоохон бэргэ байсан чинь яг өнөөдөр ингээд 2 дахь өдрийнхөө орой яг одоо ингээд яасан чинь үнэхээр юм тэр бэргэ тэр жоохон айдас мэт юу тэр одоо тийм асуудлууд үүндээ гарсангүй тэгээд 3 ангийнхандаа болон ирсэн багш нартай
бүгдэнд нь баярлалаа. Үнэхээр гоё тийм юу байлаа. Чилээ. Өнөөдөр би ингээд Монголд ирсэн найзуудтайгаа уулзахад бол яг нэг сар болоогүй л байна л да. Тэгээд ингээд ангийнхантайгаа би анхны халамж болоо хатгаж үзлээ. Энэ амар гоё байлаа. Хөлс мэс гараад ирлээ. Солонгосч ийм одоо хоньны мах идээд хорхох хийл л дээ. Жил болго. Тэгтээ ингээд хөлс гарахгүй Австрали хоньны мах чинь шал өөр те. Тэгээд гоё байна. Бүх юм нь гоё байна. Агаар нь гоё байна. Байгаль гоё байна. Ангийнхан гоё байна. 3-10 бүгдээрээ гоё байна. Багш нар гоё байна. Сайн уу? За сайн байцгаана уу? Отхон заяа байна. Оконэн. Төгсөөд 20 жил болжээ. Та нартайгаа уулзах маш сайхан байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бол 10 жилийнхээ 10 ангийнхан маань үргэлж уулзж ирсэн. Найз нөхдөд бид нар заал аавн, гадуур зугаална те хамтдаа ямар нэгэн байдлаар нөхцлөөр дандаа л уулзаж ирсэн. Гэтэ энэ удаагийн уулзалт тун онцлогтой 3-10 уулзсан тун сонирхолтой байлаа. Олон жил огт уулзаагүй, ерөөсө таарлаагүй хүмүүстэйгээ таарч байна. Зарим нь бүр танихгүй байна. Танихыгаа бүр татаж авчир хажуудаа суулгаж танилцлаа. 10 жил дээр болохоор хүмүүс яг дөнгөж амьдралынхаа учраа болохгүй тэмцэж явж байдаг үе нас нь. 20 жил дээр болохоор хүн амьдралаа ингээд шалгуулж байгаа юм шиг тийм үе байдаг. Тэгээд бид нар ч одоо 87 оных дээрээс нь 87 дугаар сургуулийнх. Тэгээд 287-ыг давтчихж байгаа. Ховор штэ тий. Тэгээд дээрээс нь их гоё. Одоо 38 настай. Тэгээд бид нар ч сайхан байна өө сайхан байна. Манай нөхцөлтийнхэн бол их сайхан явж байна. Бүгдийг нь хараад баярлж байна, талархаж байна. Тэгээд манай төгсөлтийнхэн бүгдээрээ 87 оныхан Монгол улсын төрөлд ороод түшилцээд улс их орноо сайхан авч яваад ингэцгээе гэсэн тийм бодолтой байна. Угаасаа тэгж явахаар бидний цаг ирчихжээ. Одоо 30 жилийн хойдороо ингээд ирээгүй хүмүүс 20 дээр ирээгүй хүмүүс зөндөө байгаад байна. За нөгөө ангиас бас нэг 20 хүмүүс тийм ээ. Манай ангиас бас нэг 10 хүмүүс байхгүй байгаад байна. Энэ бүгдийг 30 дээрээ бүгдээрээ ирээрээ. Яагаад гэвэл эн чинь амар гой ховор дурсамж. 10 жилд ганцхан л төхөө. Хүний амьдрал богинохоо. Бүгдээрээ энэ дурсамж гэдэг сайхан ийм юмыгаа ингээд бүтэн дүүрэн байгаад ангийнхаа тэрэ хөвгтөө тэгж ярьсан бол гоё байдаг гэдэг тийм юмыг үстэ бүгдээр хадгалмаар л байна. Энэ амар гоё. Багш маань харуул баярлах байсан. Ангийнхан маань харуул баярлах байсан. Бид нэрээ бүгд хичээж байгаа 30 жилдээ бүрэн бүрэлдэхүүнээр уулзцгаая. 30 жил дээр та нар минь заавал ирээрээ. Үнэхээр одоо бидний мэдэрж байгааг ирж мэдрээрээ амар гоё байна шүү. Яг бидний энэ мэдрэмжийг ирж та нар минь мэдрээрээ л гэж хүсэж байна да. Ирээгүй хүүхдүүдтэй л гэдэг. Хүүхэд насны дэгэж дэрвсэн хамгийн сайхан цаг мөчтөө эргээд очихсан юм шиг тийм сайхан сэтгэл мэдрэмж төрүүлээ. Тэгээд уулзалтаа зохион байгуулсан болон уулзалтандаа ирж чадаагүй ч гэсэн үнэхээр сэтгэл догдлон хичээсэн найз нөхөд та бүхэндээ баярлалаа. Ирэх 25 жилийн аягаар 30 жилийн аягаар иргэн уулзцгаая. Та нартай хамт байх үргэлж сайхан байдаг шүү. Баяртай. Дахиад цоггүй торх шиг зөөлхөн самбар дээр цагаахан сэрдээ дахиад бичихгүй ангийнхаа хаалгыг зөөлхөн хаалаа амдрахын насаа үлдээлээ баяртай Нэмэр нунах намрын навчсан хам намайг санаад намайг үгүйлээ чиний тэндэг найт чин би хийвэр байгааг энэ хэн дугаар хоолойг минь тань ярай I am in
Намар намрын
бэргэн бүгдээр өвчтөө сурагчдаас тусан таагүй байсан тусдаа томог гэх насны минь ахны үехээр сэтгэл зүрхэнд минь хоногсон үехээр хадын снэсээ онгор нас минь хотсон хадон дурсан юуцээ харваад өнгөрөх цаг хотсон Фибэ энэ миний сахи явсан хүмэс зэрэг зоо багнаас хүрнээс бачаа сурч нас мэн зэрэг явта сурч байхта үгнаар хурмох жам гац жам зүг жам ахти гараас сурч нас мэн бастай миний нас чиний нас бидний нас гэж мартагдахгүй анги найзууд мэн